Зууны мэдээ сонин улс төр хөшгөний ардах болонда Номтой Баяр улс төрд эргэж ирэх гэн орох хаалган нээлттэй нийтлэлээ хүргэж байна. Номтой Баяр гэж өөрийн гэсэн ааш аягтай улс төрч байдаг. Монгол Ардын намын гишүүн байв. Нийгмийн ардчилсан Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч байлаа. Явсаар улсын хурлын гишүүн болж хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажилласан. Тэрбээр 2020 оны эхээр улсын хурлын гишүүнээсээ чөлөөлөгдсөн намаасаа ч гарсан. 2020 оны 1-р сард чиг санагдаж байна. Номтой Баярыг улсын хурлын гишүүнээс чөлөөлөхөөр хэлэлцэн ч мань нэр төрүүлээд чөлөөлөгдөх хүсэлтэд өгчөж байв. Тэгэхдээ намайг 2020 оны нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс төр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би улсын хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэд өгнө. Тэгэхдээ би улс төрөөс гарахгүй гэж мэдэгдэв. Мөн өчигдөр Монгол Ардын намын удирдлагууд хяналтын хорооны дарга намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хөөх тухай шийдвэр гаргаснаа танилцуулсан. Миний бие энэ шийдвэртээ санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөрөх зүйл байхгүй. Намын дүрмд заасан зүйл залтыг зөрчсөн тул намын гишүүдээсээ уучлалтгүй гэж саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр би өчигдрөөс Монгол Ардын намын гишүүн биш, сул гишүүн болсон. Мэдээж би удаадараа өөрийн биеэр хүлцэл өгсөн. Мөн зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш, хуулиараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ дахин хэлье. Сая чуулганаар миний улсын хурлын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэж байгаад завсарлага авсан. Санал хураалт сая нууц явсан. Учир нь 12 дугаар сарын 12-ны өдөр би нэг хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зүгтааж гүйдгүй. Зогсож байгаад л ярьдаг. Миний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал тэр 12 дугаар сарын хэвлэлийн хуралтай шууд холбоотой байх. Учир нь нууц задруулсан садаа болсон гэд. Гаргасан 2 шийдвэрийн сая хоорондоо зөрчилдчихсэн буюу тогтоолын төсөлд унтчихсан. Аливаа шийдвэр гарна тэрийг улсын хурлын дэгийн тухай хуулиар заавал тогтоол гаргаж хүчин төгөлдөр болгодог. Намайг улсын хурлын гишүүний бүрэн эрхээ төрөв байрч хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд садаа болж байна гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэж байна. Тийм зүйл байхгүй. Иймд миний бие өөрийнхөө хүсэлтээр улсын хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтэд улсын хурлын даргад өргөн барина. Би ямар нэгэн шахалтад ороогүй. Энд бол хувь улс төрчийн шийдвэр. Ингэж өгч байж олон нийтийн бүх юмдал миний эсрэг зохион байгуулалтад явуулж харлуулад буй олон зүйлсийн учир тайлагдана. Чөлөөлөгдөн гэдэг нь улсын хурлаас явна гэсэн үг. Энэ шийдвэрийг би аль эрт гаргачихсан байсан. Магадгүй миний тэмцэж буйгаа илэрхийлэх нэг хэлбэр гэж байсан юм. Хавар нь улсын хурлын сонгуульд би даж нэр дэвссэн боловч баривчилт цагдан хорсон. Тэгээд удалгүй шүүхээр орж шийтгүүлж явсаар 2021 оны эхээр дээд шүүхээс 1 жилийн хорих ял шийтгүүлж нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулсан. Хүний эрхийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгон шалгаруулалт явуулгүйгээр нэр бүхий 8 иргэн 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож их хэмжээний хохирол учруулсан гэж шийдгэсэн байдаг. Тэгвэл саяхнаас Номтой Баяр улс төрд эргэж ирэх гэж байна гэсэн мэдээлэл тарах болсон. Ойрхон ч үүнийг нотлох болов. Үнэн дээр тэр улс төрд буцаж орж ирээд удахгүй болох улсын хурлын сонгуульд нэр дэвших боломжтой. Дээд шүүхийн тусламжтайгаар баяр цогтын нээсэн хаадлага байгаа шүү дээ. Тэгэхээр Номтой Баяр ч гэсэн яагаад болохгүй гэж.